Амар мөндөг хүндэтгэл манай харагшид ээлжит бүргэд дамжуулгая Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоо эхлэхэмнэ. Мөнөөдрөмнө дамжуулга Атука студиосо эхлэхэмнэ. За амар байна уу? Сайхан амарцгааж байна уу? Бариадуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Игад Атука бит хоёр бүргэд дамжуулгая Улаанбаатар хот Илэнгая Монголд манай алдартай тамирчтай хамтарж хийе гэж хоролдоод игад хэж байна гэдэг. Мөнөөдөр студийн айлшин зочин Монгол улсын хамгийн шинэ отхон гавьяат тамирчин Төвшин Тулга. За сайн байна уу? Сайн байна уу? Амар байна дөө. За энэ өдөр ингээд Бурайд олонтойгоо зам олонтойгоо мэдчилэхээр мөн манай студид бас орлонд маань зочлон ирсэнд баярлалаа. Ингээд дэлхийн тавцанд Монгол улсынхаа нэрийг гаргаж маш их хөлс хүч хичээл зүтгэлээрээ улсынхаа нэрийг гаргаж явж байгаа бахархал болсон тамирчин маань орлонд ирсэнд бидний хувьд бас их баяртай байна тийм ээ. Жамттай баярлалаа. Төвшин Тулгадаа баярлалаа. Тэ мөнөөдөр зав гаргаж ирээд тэгээд уулзаж байхандаа их баяртай байна. Бэр давхар баяр яагаад вэ гэхэд Төвшин Тулгын багшны миний тон дүтэ найз болно. Оюун бэлгийн Бүрбаатар гавьяат тамирчин. За оюун бэлгийн Бүрбаатар найздаа мэндийг хүргэнэ. Тэгээд л за Төвшин Тулга хэр байгаагаа шүү ийм дэлхийн тайзан хүртэр хүрх хэр их ажил хийгдэв. Тэгэлгүй яг мэдээж спорт гэдэг өөрөө их маш хатуу тий. Маш хариуцлагатай. Ер нь бол хүний амьдралд бас хэр оргийн бас аавынхөө оролдоод тэр цаг хугацааг туулаад бас тэр дэлхийн хэмжээний тамирчин болоод бас байж байгаа хувь тавилан бол хэр оргийн бол олдохгүй тий. Тэгээд миний хувьд бол бас хар багаасаа энэ чөлөөтөхийн спортоор хичээллээд маш их зүйлийг давж туулаад өнөөдөр энд төрдөө өөрийнхөө амжилтыг үнэлүүлээд өнөөдөр бүх зүйлийн ард гараад ингээд сууж байна. Үнэхээр сайхан байна. Тий. Нөгөө өндөр уулан дээр гарсны дараа эргээд харах их сайхан байдаг. Бүх юм жижигхэн болж харагдана. Яг өндөр уул руу өксөж явах тэр явцад хичнээн их зориг төвчээр хэрэгжсэн байсан бол хичнээн их шантрал байсан бол гэдгийг өөрөө ирэхгүй асуумаар санагддаг л та. Тэгэлгүй яг угаасаа тэгээд спорт гэдэг чинь яг л тамирчны амьдрал гэдэг маш хэцүү. Бэртэл гэмтэл сэтгэл санаа бие махбод одоо юу эдийн тэгэл одоо нэг эцэст нэргэл харахад тийм ээ нөө сургууль соёл нийтэд сурсан зүйл байхгүй маш их зүйлийг золиослж байж бас энэний ард гардаг болохоор бас маш хэцүү. Тэгээ яг л бусдад тамирчдын амжилтанд хүрсэн бусад тамирчдын адилаар бүхэл туулах ёстой бүхэл замыг туулж бүхэл зүйлийн ард гарч иж өнөөдөр энд ингээд тий сууж байна. Хэд настайгаас бэлтгэл хийж эхлэв? Би 2007 онд 17 18 байсан юм уу? Ер нь их үеийнхэн дондоо бол маш хожуу. Чи бүр хөгшрөөд чөлөөт бөхд орсон байна шүү дээ тий. Би бол ер нь үеийнхэн манай үеийнхэн чи бүгд өсвөрийнхөө улсаар явахдаа олон жил барилдсан, айл баг манайхаар одоо тоглоо шоглоомор өсвөрийн гавьяат гэдэг шиг л байсан. Тий үеийнээ зүтчих нэг клуб. Би чинь хөдөөний хүүхэд тэгэл аясараа таваараа явж байгаа л өөр аясараа орсон шүү дээ. Намайг хүн тавьчихад ийш ор гэж ингэж бас зөвлүүлээгүй. Тийм болооч тэр юм ер нь их хожуу орсон. Тийм байна. Гэтэ өсвөрийн гавьяат болсон тамирчдын донд хожуу орсон гэдэг гэхэд тэртээ нөгөө дэлхийн аваргын тэмцээнд орж байхад тэр хийсэн нэг гайхамшигтай мэх бол ерөөсөө бүр ингээд бүгчүүдийнхаа дунд спортын салбар тэр дундаа яг чөлөөт бүх сонирхогчдын хувьд бол ер нь одоо мехийнхаа түүхэнд бол айгүй гоё тодорхой юм үлдээсэн шүү. Яг тэр бичлэгийг бас цөмөрөө үзүүлээ те нэвтрүүлгийнхаа дунд. Яг тэр олныг шуугуулсан тэр мэх юу лээ? Тухайн жилдээ бас хамгийн содон одоо супер техниктэй техник гэдгээр шалгаж яасан гэсэн тийм. Энэ тухайс гоё ярил. Би манайх баг 2016 онд Лос Анжелесын дэлхийн цомд оролцоод тэгээд зоонд манайх Орос, Гүрж, Азар гээд багууд орсон байсан. Тэгээд манайх гүржийн багтай хийдэг барилдаан дээр бас миний үед ихсэн залуу тамирч анх удаа дэлхийн цомд багтаад дэлхийн цомын багтаад бас барилдаж байгаа 61 кг хэмжээнд. Тэгээд 61 кг хэмжээнд бас яг тухайн ер нь жилдээ яс гүржээс гарч ирж байгаа бас мундаг залуу. Европод сайн барилддаг тийм залуу байсан. Бекалантаз хийгээ залуу. Тэгээд залуутай анх яг дэлхийн цомоор анх таарч барилдчихлаа. Тэгээд тухайн үед
миний хийсэн дээр хожлын 4 оноо авдаг бүхэл 4 оноо авдаг мэх маань тэр жилээ бас бүүм гэдэг чтэй тий. Big move гэдэг шиг тийм аюул тийм олонний анхааралд өртсөн тийм мэх байж мэх техник байж таарад тухайн жилдээ бас дэлхийн бүхий холбооныхоо бас шилдэг мэх техникийг шалгарч яасан. Мөнөөний одооны дүрм ийм гоё мэрэгжил хийхэд тийм таадагддаггүй гэж би боддог. Яагаад гэвэл хүн мэрэгжил юм хийхээ айдаг болоо. Тэгээ зогсож байгаад нэг үед бас тийм байсан шүү дээ. Нэг гээд нэг ноол гээд дүүрдэг тий. Тий, тийм дүрм байсан. Тэгээд чөлөөтөвхийн хамгийн гоёны онцлог юм гэхэд ийм гоё мэрэгжилнүүд ийм гоё мэх техник гаргахад хүнээ анхаарал татна штэ. Тийхгүй юм бол тэр хуушны дүрмөөр байгаад олимпийн бүр тоглолтоо гаран алдсан биз дээ. Манай чөлөөтөвх тий. Тэгээд л шам шингээ ийм гоё мэрэгжилтэй хүмүүд л чөлөөтөвөхөд энэ үед их хэрэгтэй байна л да. Тий. Тэгээ миний хувьд болохоор би өөрөө нэг хувь тамирчны онцлог гэж яддаг штэ. Тийм шиг одоо ингэ бодоод тахнаа. Ер нь би нэг тухайн дивжэний гарахтаа нэг яг одоо би энэ хүнтэй ингэж барилдана гэж бодож гардаггүй байхгүй. Сонио. Одоо хүн бол гараад би одоо эхний одоо 3 минут би ингэж барилдана энэ хүнтэй ийм барьц авч ийм хөл авч ингэж оноо аавна гэж барилдаг. Би өө тэгэж бодож гардаггүй. Тухайн нөхцөл байдалтай ингэж нэг бужигж барилддаг. Тухайн нөхцөл байдалтай миний хөдөлгөөн тухайн хүний хөдөлгөөн хоёр яаж ингэж янз бүрийн одоо тийм юу гэдэг чинь нэг тохирооны бүрдэн гэдэг чинь нэг бужигнаад ивэн таарна гэдэг шиг тэгэж барилддаг би өөрөө. Тэгнээс одоо яг би гараад энэ хүнтэй ингэж барилдана гэж тийм бодож гардаггүй. Тэгэхээр би барилж чаддаггүй. Тэгэхээр гараад Сүхбат таваргын нэг клуб байгуулахад тэр үед Бүрбаатар таны бүгдийн сугуулсан тий? Тий. Анх олимп сургууль гээд Монголд анх удаа тийм олимп сургууль гээд нэг байрлаад хийгээд хангамжтай гээд тийм сургууль анх 2007 онд байгуулагдчихсан. Тэгээ би 2007 онд бол би мэдхгүй яваад 2009 онд орсон. 2 жилийн дараа анх олимпийн Бүрбаатар хөштөрөө шав болж очижсэн. Тэгээд би нэг таанд жижиг байхад нэг олон удаа явдаг байсан шүү дээ. Хамт бэлтгэл юм хийдэг байгаа. Тэгээд нэг удаа ирээд харахад миний ши эндээ бүр ийм том швэс юу бүргэдэй швэс хийсэн байгаа. Тэгэхэд л би ойлгоо юм би. Энэ хөвөн холо явах зорилготой тийм зүрхтэй хүн байна гэж. Ягаад гэвэл тийм бүргэдэй хичгээд ийм айран ийм зүхтаадаг барилдаатай байхгүй шүү дээ. Тэр үед чи юм гэж бодоод тийм швэс хийсэн. Тухайн үед болохоор би яцсан нэг бэлтгэл дээр эрүүгээ хуглаад. Эрүүгээ. За бэлтгэл дээр барилдаа хийж хагаад. Толгоо ургалсан байдлаас доороос ингэж толгоогоороо саваад эрүү хугараад юу. Тэгээд нэг хэсэг шоконд орд юм аа. Ингээд нэг залуу өгöd гинт ингээл амар гоё бэлтгэл сургуультай хийгээл амар том бодол зорилгоо тодорхойлцоос өгöd гинт эрүүний бэртэл аваад эрүү хугараал хагалгаанд ороод нэг 2 сар гарan баг ийм ам үдээтэй ярьж чадахгүй тэгж яв. Тэр хоорондоо янз бүрийн бодоол бэлтгэлээ хийж чадахгүй гамаа өрөөд бэлтгэл хийж болохгүй гэд чи амар гэд. Тэр хооронд хүн нэг амралтай байхдаа нэг өөртөө их ярьдаг штэ. Бэлтгэл авцсан байгаа үедээ. Тий өөртөө цаг гараад. Тухайн үедээ бодоол яг тухайн үед яг л ерөөсөө нэг юм хиймээс надад болж өгдөг. Тэгээ тухайн үед яг энэ нэг яхаа залуучуудын шивэс гэдэг юм одоо нэг яг дэлгэрч гарч ирж байсан. Манай Монгол залуучууд их сонирхож байсан тийм үе. Тэгээд одоо тухайн үедээ яагаад одоо бүр ингэж бүр яагаад тэрийг бүр цээжнэр тэгэж хийлгэж бодсон зэрсэн бас одоо ингэ бодохоор бас таныг бас ингэ хэлсэн ч бас айгүй сонир санагдчихэв л та. Тэгээд тухайн үед яг эрүүгээ хугалчаал тэгэл нэг хэсэг ингээл юм бодоол бодлогошроол өөртөө ярилцаал ингэж явах хугацаанд л хийлгсэн. Энэ өргөө хухалдаг гэдэг чинь хамгийн шиний
хүнд гэмтэл байгаагүй аль өөр бас гэмтэл байсан уу? Мэдээж нөө бид нар ч тамирчид болохоор өвдөгний гэмтэл шагаа одоо юу гэдэг те хавираа давхардах асуудал байна. А тухайн үед надад бол маш хүнд гэмтэл байсан. Залуу тамирчин байсан. Дөнгөж дэшээ үзэж эхэлжсэн. Тэгээд эрүүний гэмтлэгдэх чинь ярьж чадахгүй хэмжээнд очиод эрүүгөө өдүүлээд хадаастай. Хадуулсан шүү дээ би чи. Тийм үе. Тэд хамаатан ээж аав юм чинь шамаа за энэ аюултай юм байна. За бол гэдэг хорёогүй. Яг манай аав ээжээр яаж хэлэх вэ гэж мэдээд имэйлтэй айлтай байсан. Тэгэл яа харахгүй мэдж байгаа юм чи нэг дөрөөгөө болоод чинь. Тэгэл за миний хүүдээ өөрөө мэдж байгаа байл үдэл гэсэн манай аав. Тэгээ өөрөө мэдж байгаа байл үдэл гэсэн. Тэгээд багш дэмжсэн биз дээ. Багш зорилго тавьсан. Мөрөөдөл юм. Яг тэгээ тухайн үед чинь тэгэл манай члүүд бүхэд чинь яг тийм айхтар шивээс мэвэстэй тэгэл яг ийм амар том алхам хийсэн бас байхгүй. Тийм хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тэг яг тухайн үед бас тодорхой хэмжээ манай бүхийнхэн донд бас жоохон гайхшрал тийм оруулж ирсэн л баг. Төвшин тулга гэд олон хүн хэлдэггүй бүгд хоо боёо гэдэг тий. Боёо гэдэг. Боёо гавьяат мөнө гэд хэлэхэд алдаа болохгүй үстэй. Боёо гэдэг тий. Бүхийн хүрээлтийн чинь бүгд л одоо тэгэл боёо гэдгээр авцсан болохоор өөрөө ч яах юм боддгүй дөө. Боёо гавьяат одоо залуу тамирчидтай юм гэж хэлмээр байна. Дөнгөж сая ярьж байгаа зарим хүмүүс бид их өвөөгөө охиноо чөлөөт бүхдөө өгөхөөгөө хэцүү энэ тэр гэд бодож байгаа штэ. Ямар давуу талнууд байна вэ? Эгээд мэрэгжлийн тамирчин болоод том мөрөөдөл тавиад эгээд явж байхад чи одоо болохоор ямар юунуудыг аваад байна вэ? Ер нь яг нэг үе бол яг бид нарыг баг байхад бол хүмүүс тэ аав ээжүүд ч эцэг эхчүүд хүүхдүүдээ нэг дэлхийн медальтай болгоё. Олимпийн аварга болгоё гэж зорддог байж. Одоо нэг дэлхийн заавлын хүн ийшээ ороод бүх рүү ороод дэлхийн медальтай болох хэвээр олимпийн аварга болох хэвээр би хүүхдээ тэг олимпийн аварга болгомоор нь гэж бодож хэрдэг байсан. Одоо бол өөр болсон. Эсрэгээр зөв хүн болохыг зөв төлөвшүүлье. Нэг гэр бүлийн хүмүүс гэдэг нэг спортоор олохыг гэдэг талаас. Цагийн зөв боловсон өнгөрүүлэх гэдэг талаас нь зөв хүмүүс үү зөв хүмүүжүүлээ. Яг энэ хүн өнөөдөр амжилт гаргахгүй нь бол энэ хүний одоо хувь тавилан одоо юу гэдэг хувь хүнээс өөрөө шалтгааллах зүйл тийм ээ. Эцсийн бариад юу вэ? Зөв хүн бол төлөвшөх тий нийгэмдээ хэрэгтэй шанга буй тийм ээ. Зөв бодолтой зөв үлгэр дуурайлтай өөрийнхөө амьдралыг тодорхой хэмжээгээр маш зүгээр аваа явуучих хэмжээнд. Энэ талаар өөрөнгөө багшийн сургаал хүмүүжүүлгээд тухай гэдэг өгөх хэлээд өгчгөө. Яг одоо тэгээд миний хувьд ч гэсэн одоо тэгээд спортын энэ замналаар спортын амьдралаар олон жил явж ирлээ. Өөрөө маш их алдсан онсон зүйл маш ихтэй. Тэгээд одоо ч гэсэн одоогийн залуучуудаа одоо энэ нэг зур бэлтгэл сургалтыг явуулдаг дүүнэртэй хүртэл яг л тэгж. Өөрөө алдсан юм дээр битээ алдаасаа гэдэг үүднээс. Анхны юм дээр би ийм дээр алдчихсан шүү те. Та нар энэ дээр алдаж болохгүй шүү. Ийм дээр онж ийсэн. Давуу тал нь юм гэдэг чинь хоёр талтай тий. Би бол юмыг дандаа нэг нэгтлийг барихаас илүүтэй дандаа хоёр талыг боддог. За авах нь юу юм? Онох нь юу юм те? Эсэргээрээ эрсдэл нь юу юм ч гэдэг юм. Тий. Хоёр талаас нь ер нь дандаа юмыг залуучууд дүүнэртэй хийлж захиж явдаг. Би та хоёрынхаа бас ярианд садаа олохгүй гэж орж гараа яваад байгаа шүү дээ. Тэгээд саяас нь чи яг ярьж штэ. Одоогийн тамирчид өөр зүйл хүсэж тамирчид болдог л чи. Өмнө нь бол одоо бид нар гэр бүлийнхаа одоо улс их орныхоо нэрийг бодож гэр бүлийнхаа нэрийг бодож те ээж аавынхаа хүслийг биелүүлж ч юм уу одоо ингээд олимпийн авраг болно гэж одоо ингэж зүтгэж ингэж хичээдэг байсан бол одоо цаг үе өөр болж хүүхдүүд өөр зорилготой болж гэж. Энийний хамгийн тод жишээ саяхан болсон шүү тийм ээ. Сая одоо энэ дэлхийн авраг болсон нөгөө уран гулгалтын охин юу гэж хэлдэг гарч ирээд тийм ээ. Өнөөдөр чи ямар зорилгоор гулгасан бэ гэсэн чи тийм би энэ авраг болохын төлөө гулгасан гэж тэр охин ямнаас үг гаргаагүй. Тэр охин би зүгээр л гоё аз жаргалыг мэдрэх гэж гулгасан гэж. Тэгэхээр яг эндээс ярьж байгаа шинэ үеийнхний буюу зорилго жинхэнэ нөгөө дотоод бие рүү айгуу гоё чиглээд байна удаа гэж харсан л та. Тэгэхээр өмнө нь бол бид нар одоо даалгавар гүйцэтгэгч те би нэг тимний төлөө гэдэг үүрэг даалгаврыг өгч тамирчид явдаг байсан бол одоо эсэргээр өөрийнхөө дотоод нөөц боломж хэр байгаа юм. Би юу чадах юм? Эннээс би ямар аз жаргал таашаалыг мэдэрж байгаа юм гэдгээ мэдэрч тэр өөрөөр хэлбэл аз жаргалыг мэдэрч зорилгоо гүйцэлдүүлэх гэж тэр
тэмүүлж байгаа нөрөө спортын одоо салбартаа гаргаж байгаа тэр амжилтанд нь хүртэл бүр илүү их огцом түлхэлт болдог болсон юм уу гэж өөрөөр харсан л да. Тэгэхээр яг эндээс нөгөө залуучуудтай хандаж явах уу гэдэг дээр бас гоё өөрөө чинь нэг тийм. Одоо шинэ үеийг нэг мэдэрсэн хүнийх нь үгийг сонсмоор байна. Тэгээ одоо нэг юм нэг хөгжин сэтгэл зүй одоо манайхчдаа нэг спорт гэдэг чинь мэдээж нэг ганц хүний нэг бас амжилт ганц хүний бас ингээд цаг хугацаа биш байхгүй. Зөвхөн биений хүч бас биш байхгүй. Тэрийг бид нар нэг бид одоо залуу хүн одоо ирэх маш их юм дээр алдсан байна. Маш энгийн юм дээр алдсан байна. Гэтэл одоо бид нар тэр үед болохоор бид нар нэг энийг ингээд ухаад нэг юу гэдэг лээ нэг яг нэг зарчмын хувьд ингээд гүн гүнзгий ойлгуулад спорт гэдэг чинь юм байт юм аа. Зөвхөн бас нэг ялж ялагдаад юм авахаас гадна тий хожигдол тий бэртэл гимтэл одоо бид нар спортын одоо юм чинь цаг хугацаатай карьер гэдэг юм чинь цаг хугацаатай залуу энэс хойш амьдрал байгаа гэдгээ бид нар мэдэхгүй байж. Одоо би ингээд сэтгэл зүйн хат гэдэг имийг хүртэл давхцуулсан байх хэрэгтэй тий мэддэггүй байж. Одоо би бол ерөөсөө байнга л нэг насаараа барилдах юм шиг л ерөөсөө зүтгэдэг байж. Хар муухраар яг үнэхээр. Гэтэл би одоо ингээд би өнөөдөр миний нас спортын карьер маань ямар одоо ирсэн байж тээ ямар юунд ирсэн бэ? Одоо ингээд бодохоор өөртөө хайртай байх байсан байна тээ. Юмыг арай өөрөөр харах байсан байна. Одоо ерөөс ингээд яг тогоонд нь ингээд барилдаад экспортонд явж байгаа хүн хөндлөнгийн хүн хоёрын юм нэг харах өнцөг өөр байд. Тэгэл байх. Тийм. Одоо би болохоор ингээд яг өөрөө барилд явж байгаа хугацаанд бол тэрийг анзаардаг байж. Одоо би ингээд яг бүр нэг 100% дайртахаас илүү жоохоо өөрийгөө татаад арай өөр талаас нь харъя гэж бодохоор маш энгийн байсан байна. Миний нэг амар хэцүү гэж боддог байсан юмнууд маань маш энгийн болж ирсэн байна. Тэгэхээр арга замаа соо. Тий арга зам. Айгүй тийг нь олж ээж үндсээр нь ингээд нэг зөв эхлэх хамгийн чухал гэдэг. Тэгэхээр яг нэг талаараа бид нар нэг энийг ингээд нэг зөв зөвлүүлээд зөв ойлгуулад тийм нэг хүн байдгүй байж. Одоогийн шиг сэтгэл зүйч, хоол зүйч, одоо нэг эмч массажист тий ийм хүмүүс нэг одоо л манай спортч гоё хөгжөөл тийм жоохон арай өөр болол гоё болж ирж штэ тий. Яг энэ үед нь би эсэгээр бууж байгаа байхгүй спортоос бууж байгаа байхгүй. Миний үед хэрвээ энэ зүйлүүд яг дис дараалалаараа ингээд зүв байсан би одоо байгаагаас илүү амжилт гаргах хэмжээнд байх байсан байна гэж одоо би өөртөө боддتي. Тийм шүү. Яг ингээд бодохоор манай тамирчид үнэхээр л өстой нэг биеийн хүчээрэл өстой нэг маш их одоо сэтгэлийнхаа хүчээр болон биеийнхаа хүчээр явдаг. Энэ үнийг би хожих ёстой гэж муухарлаад идэг. Яг үүндээ хожих ч бас цаанаа бас утга учир байна шүү дээ. Тэ? Яаж ивдүүг нь болох уу? Яаж арга ив нь болох уу? Ийм гэдэг чинь маш хэцүү. Энийг надад яг ингээд ийм байдгийг шүү гэд хэлчихэл тухайн үед тийм тухайн нөхцөлд тийм хүн байгаагүйсэн. Ер нь бол гэтэл одоо би ингээд бодоход яг хэрвээ тэгээд нэг зөвлүүлээд хэлээд өгчдөг хүнтэйс хүн би имийг энэ хэцүү гэж харж байсан юм аа. Нэг жоохон амар хэлбэрээр хараад тэрийг бас гаргалгааг нь олчих гэсэн юм билүү. Гэж маш их боддог. Тэгэхээр одоо бол яг одоогийн залуучууд төсөөсөөг нөө сошиал гэдэг юм амар болсон. Бидний яг намайг өсвөр залуучд барилж хат бол сошиал гэдэг юм чи одоогийн шиг юм байгаагүй шүү дээ. Одоо бол хүссэн мэдээлэл боломжгүй байсан. Одоо бол хүссэн хүн би энийг мэдхийг хүсэхгүй байсан ч гэсэн хажууд хүн ингээд утсан дээр гачраад шүү дээ. Тэ? Тэгэхээр хүн хүсүүсэг ингээл өө эн чинь нэрийн штэ гэл. Тодорхой хэмжээгээр заавал манай багш гэдэг хүнээс биш бус өөрөө мэдээлэлээ ингээд хайгаад олоод авчиж байгаа. Энэ унших, суралцах, судлах гэдэг юм хичнээн чухал болохыг илүү их ойлгож авсан байгаа шүү дээ. Яг тийм аа. Би эндээс бас нэг зүйл анзаархад хүмүүс ингээ одоо жишээ миний хийж байгаа ажлыг энэ бас нөгөө өөр хүмүүс үзэж байгаа хүртэл би бас дундуур нэг ярих гэдэг юм. Энэ яаж юм гэхээр миний хийж байгаа ажил бол бас хүмүүс зөвхөн гар урлалт төдий зүйл биш байхгүй. Одоо энэ хийж байгаа зүйлүүд чинь бүгдээрээ сонингийн цаасаар нишингийн мотор ийм юмуд хийгээд байгаа юм. Гэхдээ энийг хийхэд энийг болохоор хүмүүс гар урлал гэж хардаг. Энэ бол гар урлалт төдий зүйл биш байхгүй. Энэ бол нийгмийн маш том юм хэмжилгээ. Өөрөөр хэлбэл нэг хүнийг сэтгэл зүйн хувьд тогтвортой байлгах, өөрийгөө дотоодоосоо танин мэдэх тэр боломжийг нээж өгдөг. Яг тэгэхээр юм хийгээ сууж байхдаа хүн маш их төвлөрөл авдаг. Би энд байгаа мөртлөө сэтгэл зүйн хувьд дандаа хүмүүс тэмжээдэг тийм. Нэг бол өнгөрсөн цаг харамсаал, нэг бол ирээдүйд зовноо л байж байдаг. Гэтэл би энд одоо сууж байгаа бол одоо цаг дээр сэтгэлээ төвлөрүүлнэ гэдэг чинь маш том бясалгал өгөөгөөд одоо сэтгэлийн хувьд нэг сэтгэлийн хүчээ их нэгтгэх төвлөрүүлэх маш том арга хэлбэр болоод байдаг. Энэ нийгэмд яагаад чухал юм бэ гэдгийг хөгжилтэй улс орнууд судалсан учраас
нөгөө хөнгөн харахад гар урлалыг дэмжиж байгаа юм шиг. Гэтэл нөгөө талдаа энэ чинь маш том хүний хувь хүний төвлөрөл, бясалгал, сэтгэл зүгээ энэ одоо хүчтэй байлгах олон юм сарнааж ингэж анхаарал одоо алдахгүй байх ч гэдэг юм уу тийм. Дээрээс сэтгэл зүйн хувьд ер нь их гоё юм тогтвортой төлөв байдлыг бий болгоход энэ маш их нөлөөлдөг учраас энийг одоо улс орнууд их дэмжиж энийг хөгжүүлдэг юм байна. Тийм учраас би энийг гар урлал талаас нь энэ бол нийгмийн юм эмчилгээ юм байна. Хүссэн хүн болго энэгээр хичээлээсээ суралцаасаа гэж бодож энийг хийдэг байхгүй юу. Тэгэхээр энэ гар урлалын сургалтыг хийж явснаас хойш ягаад ч энэтэйгээ холбоотой олон зүйлийг судалсан чинь тамирчид маань энд бас айгүй холбогддог байсан байхгүй. Тамирчид одоо чинь бид мэдж байгаа шнэ усан сэлтийн тамирч олимпийн оролцохын өмнө тийм юм нэхээ суугаад идэг. Яг тэмцээнийхээ өмнө юм нэхээ сууж байгаа зураг бичлэг зөндөө сошиалаар явсан шүү дээ тийм олимпиад чинь Лондонгийн олимпиад тэрийг санаж байна та хэд маань. Тэг нь яагаад гэсэн чинь нөгөө сэтгэл зүйн хувьд төвлөрлөө бий болгож одоо өөрийгөө бэлдэж байгаа байхгүй тэмцээндээ. Яг энэ шиг тэгээд сая энийг ингээд маш олон жил хийгээд судалсныхаа дараа бас сая бид лигийн тамирчдыг бас нөгөө волейболын тамирчид бас энэ дээрээ хийж үзэж байгаа байхгүй тийм. Үнэхээр өөр бэлсэлгэл болд юм байна. Төвлөрөл болд юм байна гэдгийг тэдмэн хүртэл бас ингээд их гоё таашаалтайгаар хүлээж авсанд миний хувьд их баяртайсан. Та эдгээрч бас одоо яг энэ сүлжмэл урлалыг хийж үзээсэй гэж бас урмаар байгаа юм. Тэгээ тамирчдаараа уриалаад нэг бас ирэхгүй. Энэ яг тэгэхээр энэ та нар бас л гар урлал гэж битгий одоо. Энэ бол та нар сэтгэл зүйн хувьд өөрийгөө маш их тийм төлөвлөлт одоо хялбар аргаар одоо нэг цэг дээр төвлөрч сурах анхаарлаа төвлөрүүлэх чинь бас их сонирхолтой арга юм байна. Өөрөөр ялангуяа өсвөрийн насны хүүхдүүдэд өсвөрийн насны тамирчид их байгаа шүү дээ. Эдгээр маань нөгөө даавраа тэнцвэржүүлэх их судлаад үзвэл олон гоё юм байна. Даавраа тэнцвэржүүлэх, сэтгэл зүгээ барих. За тэгээд өөртөө нүдэ анаа батгшаага таних те. Заавал уншиж судлахгүйгээр өөрийгөө таньж мэдэх тэр боломжууд олон гоё сэжин бас нээлттэй байд юм. Цаас таныг хэлж байна. Одоо цаг өнгөрсөн цаг гэлгаш төвлөр гэдэг яриад байна. Би бас одоо ингээд тамирчин талаас ингээд өөрийгөө харахаар би бас яг тийм нэг юу гэж нэг одоо тэр байж чаддгүй. Харин тийм. Миний хувьд тийм чаддаг. Одоо ингээд би одоо ингээд өөрийгөө ингээд тамирчин талаас нь бодож үзэн, за хувийн талаас нь бодож үзэхээр ер нь яг ингээд яг одоо тэр өнөөдөр тэрээ ингээд байж чаддгүй. Эсвэл ирээдүр. Эсвэл өнгөрснөр. Яг тийм. Тэргээ яана, энийг яана. Одоо өнөөдөр би одоо ингээд тэмцээнтэй би байхад өнөөдөр би чухал тэмцээнтэй байхад миний ухаан санаа тэмцээн дээрээ биш, одоо дээрээ биш, өнөөдөр дээрээ биш те. Ингээд цэвж чаддаг. Эсвэл ухарц. Ингэхгүй л яана, ингэж чадахгүй би яана гэдэг өөрийгөө ингээд нэг хоош ингэж жоохон татчихдаг. Дэндүү их нөө гэдэг маш чухал тэгэхээр тийм. Маш чухал. Тэгэхээр одоо манай яг хоо спорт гэдэг бол мэдээж сэтгэл зүйн тулаан гэдэг шүү дээ тийм. Тэгэхээр манайх ч яг нэг талаараа одоо энэ сэтгэл зүй, хоол зүй, одоо энэ юу гэдэг чинь одоо л орж ирж шүү дээ яг үнэндээ. Тэгэхээр одоо миний хувьд яг харамсалтай байхгүй. Яг ингээд цаг үеийн гоё болоод юм хөгжөөд яг ингээд өөрийгөө өшөө бүр шавхах, өөрийгөө бүр илүү ингээд дайчлах яг ийм гоё имийг ингэх ёстой байна гэдгийг ойлгоод яг гоё ирж байхад эсвэл миний карьер те нас тамирчны хөгжлийн хувьд боо. Тэгэл ихээр магадгүй нэг тамирчид маань ихтэй тамирчид маань дасгалжуулагч руу шилжээд дасгалжуулагч болоход илүү их сайн болд юм шүү. Өөрөөр хэлбэл өөрийнхөө яг алдчихсан тэр боломжуудыг нөхөөд тэгж бодохгүй. Боёгоо санааян амруулъя. Шиний санааяш амруулах юм нэг яагаад вэ? Хүн болгон тийм байдаг. Тамирчин болгон дүүрж явах үед бүх юм ойлгож эхэлдэг. Таашаа санаагаа амраарай. Ганц ший биш шүү. Тий. Одоо би ч одоо ингээл тийм шүү дээ. Одоо ингээл манай гэр бүл би одоо ингээ хаяа ингээл бэлтгэлээ хийхгүй 7 хоног амарч чадахгүй шүү дээ. Хөлс гаргахгүй. Тэмцээнд яваад ирлээ нэг яг нэг ядраад 1-2 хоног бол гэртээ яг 1 хоног бол эхний 1-2 хоног бол гоё амарч байгаа. Тэгэл ерөөсөө байж ядчих. Тэгээс үлрэг манаа хэлж байгаа шүү дээ. Ингээл уурлал уцаарлал хажуудгаа хүндээ ингээд нэг стрессээ гаргаал. Тэгвэл манаа хэлж байгаа. Миний өрөө бэлтгэлээ хий. Чи бэлтгэлдээ явахгүй ч ерөөс амар хэцүү байна. Чи яв гэ намайг бүр тэгээ гаргаж байгаа шүү. Тийм амар хүн бүр хажуудгаа хүн тэгж юм нөлөөдөг байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр олон жил ингээд нэг хөлс гаргаа тэр их нэг бүхөөс гой кайф гэдэг юм аваад байна шүү дээ би. Стресс гэдэг юмыг одоо миний хувьд яаж тавьдаг вэ гэхээр яг л нэг эрэгтэй хүн шиг ингэдэм юм нэг. Яг өөрөөрөө одоо өнөөдөр гой уулзч гэсэн үнтэйгээ уулзаж ярьж хөөрж юмаа гаргад юм байна. Тэгэхгүй ингээд чадахгүй байгаа юм бол өөртөө жоох ингээд нэг бүх юм даад тий. Атука зүг хүн шалгаагүй. Эмэгтэй хүн шалгаагүй. Эмэгтэй хүн бас тийм байх те. Яг миний хувьд яг ингээд над дээр ингээд бүр амар мэдэгддэг илэрдэг юм бол энэ аах. Ямар ч нэг бүр манай гэр бүл надад хэлсэн.
стрессгүй амьдрал гэж хаанч байхгүй. Тийм үү да. Хүн болгоно миний ажил амар стресстэй гэж ярьдаг. Үүрэгтэй бол хүн болгоны ажил стресстэй, хүн болгоны амьдрал стресстэй. Харин стрессийг тайлж сурах гэдэг аргачлал хамгийн чухал байдаг байхгүй. Тэгээд стрессийг тайлж сурах аргачлалын нэг нь бас энэ урлал байдаг учраас би энийг нөө түрүү хэлсэн шүү дээ. Нийгмийн эмчилгээ гэж хэлээд байгааг учраас стрессээ тайлж сурсан хүн олон болоосоо гэж би энэ сургалтыг болдог. Тэгэхээр яг энэ юм тамирчид маань ч гэсэн хамаатай байдаг учраас тийм үү да. Тамирчдынхаа би бас Атока зүбхэлж байна. Энэ юугаа өөрийгөө бүгдийг шавхаж гаргаж чадаагүй юм уу? Өөрийнхөө шави дээгүүр гаргаж шавинга амжилтаар бахархаж баярлаж одныхан сэтгэл нэг жаахад дутуу байвал тэрэнэ дүүргэнэ гэсэн үг тийм үү? Тийм. Дасгалжуулагч болох уу? Тийм. Яг тийм нэгтэлтэй гарсан юу бол одоохондоо шийдвэр гаргаж амжаагүй. Ер нь яг манай спорт сонирхогч манай хүрээллийнхэн бүхийнхэн бол ер нь бол намайг дасгалжуулагчийн албаж илжих байх гэсэн тийм юутай байдгийн шүү байгаа хүлээлттэй. Миний хувьд болохоор бас хэцүү байгаа тийм болохгүй байгаа тийм бас хоёр талтай байгаа тийм. За боёо гэр бүл тухайга нэг хэдий. Гэр бүл миний хувьд эхнэр 2 хүүхдийн хамт ам бол дөрвөлөө амьдэрдэг. Манай том хүү одоо 6 настай, бага маань 3 настай. 2 хүүхэд 2 хүүхэд. За тэгээд таны гэргийн насны нөхөрт нэ юу дэмжиж байгаа үстэй барил да бүхий. Тэглгүй яг манай хүн чинь ер нь бас анх бол бас бүх спорт гэж мэдэхгүй байлаа шүү дээ. Тэгээ ямар хүнтэй гэр тогтохгүй би чаа. Ихтгэл явчин, тэмцээн явчин. Ямар хүнтэй суучгүй одоо ямар сони юм бэ ингээл анх бол бас тийм бас байсан гэж байгаа шүү дээ. Гэтэ ганцаар л гэж байдаг ерөөсөө. Би ч нэг тэмцээн уралд ингээ явчин. Гэр тогтохгүй. Ирээл нэг 2-3 хоноод аяшин бэлгээд явах болчлаа гэж шгшоо бэлгээд явах болчлаа гэж яваад өгдөг. Тэгэл сүүл рүүгээ би ч өтөг ямар хүнтэй суучваа. Ямар сони юм бэ гэж өөрт итгээгүй гэж. Бүр тийм. Тэгээс сүүл рүүгээ яг хоо мэдээж байн хамт байгаад хараа ойлгоно. Тэ энэ сагта яадаг нэг багийн тамирчид гэр бүлөөрөө игээд найзалдаг болохдоо Афганаар чи бас дутаа тэгээд нэг амьдралтай байх. Тэгэхдээ бүр сайн ойлгодог. Эхнэр нь тийм байсан мэт бас таны гэр бүлийн найзнууд хэдэд. Манай гэр бүлийн найзууд болохоор яг мэдээж манай үеийн илүүдэж бол манай 10 жилдээ их сургууль байсан гэдэг чинь гэр бүлийн найзууд байдаг. Бүхий хүрээлэлд бол нэг айхтар бас тэгж ойрол байхгүй. Гэхдээ мэдээж нэгнийгээ мэднэ, мэдтэй устаа явна. Тийм. За саяхан гавьяатыг найр болоо. За найр дээр зөндөө олон ах тамирчид юмд хөө баярыг хүргэсэн. Тэгээд ямар шүү байгаа сэтгэл. Цагаан сарын өмнө ерөнхийлөгчийн зарилгаар гавьяа тамирчин юм хэрхэм зулаас авсан. Тэгээд бас үнэхээр юм бас гавьяат тамирчин солоор түмэн бэлгийн төвшин тулга чөлөөт бүхийн үндэсэн шигшээ багийн тамирчин аваргууд академийн тамирчин зарилэг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөв. мөржил маань бас үнэхээр бас сайхан тий. Миний хувьд үнэхээр бас олон жил хүлээсэн л дээ би ч одоо. Тийм үү да. Тийм гэдэг чинь. Яг ингээл нэг болох гээд байгаа юм шиг болохгүй ч байгаа юм шиг ингээл нэг дунд нь чи өөрөө ч бас ийм байдлаар олон жил явж ирлээ. Тэгээд сая гавьяатын тэмдэглэг аваад гавьяат цолоо аваад гавьяатынхаа нэрийг хийгээд ярилцаад гэр бүлийн өрөөнд ярилцаад тэгээд бас нэг жоохон хойшлуулт юм уу гэснээр бас удаан хүлээж авсан юм аа бас тэгж бас юм агтаад. Шин дээрээ хийчих гэсэн байр суурин дээр сая гавьяатынхаа нэр яг зөв штэ. Ард нь гарлаа. Сайхан нэг томны ард гараад ийж байна. Тийм. Нэрвэн сайхан болсон. За тэгээд багшийн ажил хийх төлөвлөгөө байхгүй гэнэш. Тэгвэл саяар ямар ажил юу хийх ямар төсөв байна вэ? Яг нь хуваарай л одоо нэг бизнес, гэр бүлийн бизнес оролдож үздэг юм гэсэн тийм байр суурьтай байгаад байна. Тийм. Тэгээ бас яг ингээд дасгалжуулагч авах шилжихгүй гэхээр бас хэцүү юм аа. Олон жил ингээд яваад ирсэн болохоор одоо ингээд
одоо ингээд тантай хүртэл ингээд холбогдоод таныг ингээд харахад хүртэл ингээд яг нөгөө нэг бид нар чинь өсвөр байхаас эсэл таныг нэг харж эхэлсэн те. Жанцахыг бид нар чинь мэднэ. Манай багшийн найз гэл бид нар чинь биднийг очих чи байнга л гэр орноор оруулдаг. Яг л өөрийн өвччгээ ингээд сайн санаж явдаг гэсэн болохоор одоо ингээд ахыг хүртэл харахад ингээд цаанаа гоё юм чи. Тэгээд одоо энэ бас бөхөр холбогдсон бас найзууд байна шүү дээ. Бүрээд найзууд. Бүх гэдэг чинь бүхэн буян гэдэг чинь маш их те. Тийм үү. Тэгээ энэ улсуудтайгаас дахиж ингээд таарахгүй уулзахгүй гэж бодохоор бас амар тийм нэг хэцүү хүнд одоо болтол. Тэгэхгүй одоо яг нэгтлэн гарч чадахгүй л энэ одоо. Хэрвээ дасгалжуулагчийн албан шилжчихвэл мэдээж цаашлаад ингээд тий бөхөөрөө холбогдоод одоо найз нөхөд хүрээлэлээр явчих бах. Дасгалжуулагчийн албанд очихгүй гэж бодохоор яг бас ингээд жоо хүндэрлэх гээд шүү дээ бас тухайн нэг амьдралын угаар тий гэж бодохоор аягүй хэцүү юм аа бас. Би ч бас сүүлийн үед бас их л боддог болоод байна одоо. Буряд үзэгчд харах байна тий. Тэгээд буряд шамаа их гоёор угтаж авдаг штэ. Тий. Одоо ерөөсөө хүний мэдээж нэг анхны сэтгэл гэдэг юм амар чухал тий. Хүнд яг ямар сэтгэл төрөвлөн тэрүүгээрээ хүн уур амьсгал гэдэг юм амар чухал тий. Би ч өөрөө нэг өсвөрөөсөө л анх барилж эхлээл чук огшаага дагаал ингээл өсвөрийн хүүхэд тэгээл ингээл улаа өвд анх хэл гарч үзчихлээ шүү дээ. Автомол гэлээ гараал. Тэгээл одоо энэ Петр Паул Кижинг тий. Тэгэл агийн бүрээд гэл ингээл ерөөс маш олон газруудаар явж лээсэн учраа мэдэхгүй хүүхэд. Тэгэхээр одоо миний хүүхэд нас туршид ерөөс яг л улаа өвд. Бүрээд гэхээр айгүй тийм ойр байгаа байхгүй юу? Ер нь бол айгүй гоё. Бүрээд ингээл гадагшаа явж байгаа л цаанаашаа улаа удаа очиж ирэхээр те яг л нэг Монголд орж ирсэн юм шиг санагддаг те буузаа идэ тэгээл хүмүүс нь айгүй найрсаг яг л нэг найз нөхдөдөө уулзж байгаа юм шиг ах トゥ нартайгаа уулзж байгаа юм шиг айгүй гоё тийм халуун талаа мэдрэмжийг бид нар авдаг. Тэгээд одоо улаа өдрөөгөө тэмцээд явхад хүртэл одоо энэ бидний хэлж сурснаар бол одоо бакалавр тэмцээ бүрээдийн ерөнхийлөгчийн цам гэж болдог байсан те. Тийм бүрээдийн ерөнхийлөгчийн цам гэж айгүй том тэмцээ. Манай монголчууд маш их ач холбогдлогч оролцдог. Чи тэнд хэдий удаа төрүүлсэн? Би 2 финалцсан. 2 финал төрүүлж чадаагүй. Төрүүлэхийг бас миний маш их төрүүлье гэж зорддог, хүсдэг тэмцээний нэг бол яагаахгүй бүрээд ерөнхийлөгчийн цам тэмцээ. Тэмцээний хувьд үс үнэхээр бас гоё тэмцээн болдог. Уур амьсгал тэр зэрэгтэй те. Жог хүмүүс ямар гоё дэмждэг гэж боддог. Тэгээд ерөөсөө тэр тэмцээний уур амьсгал бол маш сайхан. Тэгээд би бас тэр бүсийг бас авъя гэж маш их бас зорж бодож явдаг гэсэндээ үнэхээр бас чадаагүй. Тэ нэг удаа финалд чи бэртээд болсон. Бэртлаваа тэ хургая. Тий тэгээд ингээ ярихаар бас улаауд Буретия гэдэг газар бол үнэхээр бас сэтгэл бол маш ойр байдаг. Тэгээд бас миний бас өсвөрийн хүүхэд насны бас нэг гоё дурсамжуудыг бас бүтээсэн те гоё газар. Тий. Тэгээд бас найз нөхөд их байна. Ер нь тэр их ойр байхыг их хичээдэг, зорьдог. Тий, сайханч найз нөхөрлөө толботой явдаг. Одоо өмнөөс хойш ч гэсэн ер нь тэгээд бүхийн карьерч эхэлтгүү, спорт ч эхэлтгүү ер нь тэгээд хувь хүний амьдрал тэрээр хүний замыг зүгт гэдэг шиг тий. Байнгын холбоотой нэгэндээ тэмдээ тустай явах үгээс зорьдог, бодож явдаг. Их гоё чинь медалийнхан талаар яриулаа. Жамс маань нэг асуувал их гоё ярих байхаа гэж бодож байна. Энэ хөрөл медаль авсны дараа чи юм нэг үед манай тамирчид мэрэгжилтэд чамаа зодгоо тайлсан гэж боддог байгаа. Тэгээ чи нэг жил барилдахгүй байж байгаа дараа нь дахиад бий болоод Иван Гаригны тэр том тэмцээн дээр бүр тэрчний дэлхийн аваргаас Шанга гэхэд болох шүү дээ тий. Тэнд Оросын Дагестан гэдэг 10-аад хүнүүд барилдана, Осетиг тэдний хүнүүд барилдана. Тэднэр донд чи барилдаад финал хүртэр гардаг байгаа шүү дээ. Тэгэхдээ чамд Иван Гаригны тэмцээн ямар шүү бас санагдана ба. Иван Гаригны алтан гран при гэж бид чинь бүр өсвөрт барилдаж эхлээд ерөөсөө тэр чэстээр амар том тэмцээн байлаа шүү дээ. Очоод ерөөсөө маш гадны бүхчүүдээс одоо мундаг олимпик аваргуудын тэнд хардаг байлаа бид нар. Ерөөсөө очоод бэлтгэл хийгээл ерөөсөө тэмцээн дуустал тэр дээрээс л үздэг байлаа шүү дээ. Ерөөсөө финал үзэл. Одоо манай Брэдийн Александр Богмоев гээд залуу тийм ээ. Тэр чинь дөнгөж барилж эхэлж байгаа чи юу орсуудтай үзээд эхэлсэн нэг бүрээ залуу байгаа. Гэл нэг товоо залуу байгаа гэл Япон саад гэл тийм ээ. Тэр бид нар чинь бүр нэгсээ бүдөө өрөөж өснөсэй тэгэж
засуулдаг байлаа шүү. Зөө, зөө. Японц гэ туваа залуу юм урт үстэй туранхай айгүй гоё барилддаг. Барилданы тасархай барилддаг залуу. Нэг хэсэг амнаас гарч байгаа нь ерөөсөө л Японцад бог моёл гэдэг байлаа шүү дээ. Тий. Тэгээ Ива Яригийн бол үнэхээр юм бас сайхан тэмцээн, гойч болдог. Чансаатай тэмцээнд ер нь финалдсан багт бол ер нь л гоё шүү. Өөрөөрөө бахарах мэдэмж авдаг. Өөрийгөө бас нэг алхам бас дээшилсэн байна гэж бас өөртөө урам зориг өгдөг. Дараагийнхаа зорилгыг бас жоохон өндөр тавих хэмжээнд очдог тийм их тэмцээнүүд байг л дээ. Төдийнхөө хувьд төдийгүй одоо бүх мэдхгүй над шиг хүн төртөл ингээл Иван Яригийн гэхээр амар айгүй тод сонсогдож байгаа байхгүй танд сонсогдож байгаа байхгүй ягаад тэгэхээр манай алдарт нөө даяа авраг баян мөнх аврагын маань хэлсэн үг гэдэг чинь Яригийн болж юм ёстой бүх гарны ёстой байх гэж хэлжсэн гэдэг энэ нөгөө олон нийтийн дунд анекдот юм шиг ингээд яригдаад байдаг боловч тэр хэрээрээ энэ хүн хэр дайны бүх байсан юм бэ гэдгийг зүгээр бүх мэдхгүй хүмүүст хүртэл тэр ингээд нэр нь домог болоод үлдсэн байгаа байхгүй тэгэхээр үнэхээр л нэр дэлхийн аврагаас өндөр хэмжээний үнэлэгдэнэ гэдэг бол Иван Яригийн нэрмжит тэмцээн тэгж үнэлэгдэнэ гэдэг бол яхахгүй юм явж тань домог юм. Тэр домог болсон хүний тэмцээнд тэгж нэр хүнтэй оролцсон гэдэг бол одоо яхахгүй бас чиний шансаа гэлтгсэн хэрэг баг. Иван Яригийн тэмцээнд бас амжилттай барилддаг гэж бас зөвхөн миний хувьд биш дээ бас тий. Монголчууд тийм Монголын багийн хувьд бас том амжилт гэхгүй тийм ээ. Тийм ээ. Ягаад гэвэл Иван Яригийн тэмцээнэ финалд гадаадын тамирчид бүр өсөөхөн байдаг. 1-2 тэр 20 хүнээ 1-2 гөхнүүд. Ягаад гэвэл тэр сорилт тэмцээн тэнд Оросын баг тэнд бүрддэг байхгүй. Тэгээд л бүхий тэр 10-20 Дагестан нэгжинд Осет 10 хүн Кабардин Чечня юм гэдэг зөндөө олон хүнүүд тэгээд гараад Оросын шигшээд орох гэж Европын сорилт тэмцээн гэдэг. Тэгэн тэрэн цаагаар оролцоод л боё финалд гарсна. Энэ мөнөө жил болоход мөнгө хэрдэнэ те. Мөнгө хэрдэнэ манай залуу. Хэдий жил Баз Пүрбаатар 2001 онд алт медаль авч байсан. Тэрнээс хойш 25 жилийн алт медаль олдоогүй алт медаль мөнгө хэрдэнэ 57 кг бүгдийг хожиж дэлхийн аварга солонгосыг хожиж агаад аварга болоо. Тэр бас. Тэр би чинь 2018 онд дэлхийд ирж ичээд бас нэг мэдээж тамирчин хүн чинь нэг бэртлийн асуудал маш их. Бэртлэг гэдэг бол маш хэцүү те. Хугацаа алддаг жил 6 сар 2 жил ч гэдэг юм уу ийм их байдлаар явдаг. Тэгээ би бас дунд нь бол одоо ингээд өөрийгөө яхаа жоохон бэртэл гэмтлийн асуудал дээр бас маш их хугацаа алдсан гэж бас тамирчны хувьд бас тийм дээр маш их алдсан гэж боддог. Тэгээ бэртэл гэмтлийн асуудал гайгүй байсан бол тухайн амжилтаа хадгалаад бэлтгэл сургалтаа горимг алдахгүй бас дээш үзэх боломж байсан гэж хардаг. Хоёрт бол мэдээж нэг жингийн асуудал. Олимпийн бус олимпийн жин гэдэг нэг ийм манай дэлхийн бүхий холбооны ийм гаргаж ирчээд энэ яг эн чинь одоо маш олон тамирчдаг бас дунд нь ингэж бас хэлмэгдүүлдэг. Айгуу тийм одоо эвгүй байдал орж байгаа байхгүй. Надад айгүй хэцүү. Нэг жилдээ тууштай шанстай тамирчид олимпийн авраг гэж хэлэгдэх боломж байсан тэр боломжийг л баах болгочод байна тийм. Яг завсрын нэг тэмцээн гаргаж ирчээ тийм. Тэрийг олимпиус гэж ялгах ямар шаардлага байхгүй. Ялгаа спорт дэлхийн аврах тэрийг бүх улсын тамирчид бүгд дэлхийн аврагт зорж бэлтгэлээ хийж байгаа. Тэр олимпийн бус гэдэг имийг л оруулж ирээл одоо бидний амжилтаас одоо ингэ жоохон амжилтанд бас жоохон нөлөөсөн болов гэж боддог. Гэтэл олимпийн бус гэж юм байхгүй одоо тий 57 65 гэж байсан би аль нэг жинт нь өөрийгөө сориол бүх юма тодорхойлгоод орж ирнэ шүү дээ. Гэтэл яг ингээд нэг тэг болох гэж байгаа юм шиг болохгүй ч байгаа юм шиг дэлхийн медалаа ингээд ихэрлүүлчих гээ санаанд багтаад идэг тэгсэн мөртлөө болж өгдөггүй. Иймэрхүү байдлаар бас маш их хугацаа алдсан гэж. Тийм л да 61 кг-тай дэлхий дээр хичнээн олон хүнүүд байна тийм ээ. Энэчний хамгийн өрсөлдөө ихтэй жин. Хөнгөн жин бол ерөөсөө маш одоо бид одоо залууд үнэтэй хэлдэг байхгүй. Хөнгөн жин бол хүнд жингээсээ илүү хөдөлмөрлөх ёстой. Маш их зүйлийг хайх хэрэгтэй. Өөрийгөө болж ийн гэж бодож болохгүй. Тэ өөрийгөө хүн яг би ингэ болж ийн миний энэ барьц байрлал болоод байна л гэж бодох нь хүн цаашгаа хөшөө бүх юм харахаа байчнаа. Тэгэхээр үлэн бай. Байнга өөрийгөө ингэж нэг өөрөөс юм хайж болохгүй нэ гэж өөрийгөө дандаа ингэж хурцлж ингэж юм хайж. Хөнгөн жин бол маш хэцүү. Нэг довтлогоо болохгүй, хоёр болохгүй, гурваар аавна. Хүн жин бол яг мэдээж бас мэдээж чинь биеийн онцлогоор 1-2 довтлоод авчихлаа. Хөнгөн жин бол зөрж орооцолдсон контакттай барилтаа маш ихтэй байдаг. Одоо бол бид үнэртэй байн хэлдэг. Ер нь бол тий хичээх хэрэгтэй. Тийм л да. Одоо нэр нөхөр энэхэн медаль их үнэтэйсэнтэй. Энэ хэдий
тонн хүлс гаргаав. Хэдий шус бэртэл хэдэн тэгээд энэ л хүндлэлийн тайзан дээр зогсож улс төрийн тог дэшээ гарч байхад ямар гоё юм да тийм үү? Тий. Тэгээд л манай үзэгчдтэй хэлэх байна л дээ. Эхэлж байгаа бүхчүүд одоо хэдэн жил боловсрж байгаа тамирчидтай бэрхшээлгүй, ажилгүй, амжилтаа гардаггүй. Тэгээд л нэний өнөөдөр төвшин тулга гавьяат түлхэн хурал медальт олон улсын тэмцээнэ олон удаа аварга эгж тодорхой сайн өөрөнгөө зам ярьж өгсөндөн их маш их баяртай байна бдэ. Тэгээд л манай нэвтрүүлэг дамжуулга эгдэгэд дүүрэх тэшээ болж байна. Тэгээд отогда их баяр хүргэж байна. Тэгээд танай студид нэ ийм тосон ингээд ороод суухад их гоё уур амьсгалтай байна. Тэгээд энэ ажилдад нэ бас амжилт хүснэ. Тэгээд хамтарж цаашаа олон тамирчид соёл урлагийн ажилтнууд юмнуудтай буряд Монгол үзэгчтэй танилцуулъя л да. Тэгээ төвшин тулгынхаа өнөөдрийн ингээд гоё амжилтын түүхээс ч гэсэн сонсоход сайхан байна. Тэгээд үргэлж дардан байдаггүй энэ замаар бардам нэр хүндтэй ингээд ард нь гарна гэдэг үнэхээр сайхан зүйл яа харахгүй бахархалт байлаа. Тэгээд бахархалт Монголынхаа нэгэн хүнтэй урландаа уулзсан тас маш их баяртай байна. Тэгээд өнөөдрийн хувьд бид нэр ингээд 3 бүргэд уулзсан гэж би бодоод байна. Яагаад гэхээр Жамцман Бред ТV Бредийн бүргэд ТV-д нэвтрүүлэг маань явдаг тий. Би одоо Монголын бүргэд ТV, Eagle TV буюу бүргэд ТV 26-7 жилийн туршид ажилласан байна. За тэгсэн чинь энд цээчин дээрээ бүргэд шивүүлсэн ингээд нэг алдартай тамирчин маань байж ингээд 3 бүргэд уулзсан энэ анхны ярилцлага маань бас их хол нисэх бах. Бүргэд шиг тий. Зүгээр нь цуцхгүй хол нисэх бах гэж бодож байна. Ингээд таартаас баярлалаа. За баярлалаа. За игээд л манай өнөөдөр нэвтрүүлэг дүүрэх тэшээ болов. Хүндэт манай үзэгчид дахин уулзтраа баяртай. Баяртай. Ярилцсан нэг үзэхүү гэсэн за би одоо дүүнэртэй боломж олгоё гэж. За ингээ борцооко тайлж. Оргилын дүн бэлгийн төвшин дулаг. 34 наснда хүртснээс хойш зодог тайлж байна. Шүлэн нүхийн нас дөрвчдийн дэлхийн аврагын За борцооко тайлж. хүрд медаль үзсэн хөвтэй. Одоосгийн хэмжээний мастер Төвөн бэлгийн төвшин толгой. За борцооко тайлж дивжин дөмөргөөд зодог тайлж байна.